Та бүхэнд эзний өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа 2 дугаар Коринт загтлынхаа 10 дугаар бүлэг рүү орж байна. 8, 9 дугаар бүлэг бол Коринтчуудын эзэнд өргөх өргөлийн үйлчлэлийн талаар Паул зааж сургаж, ятгах, сануулж, синхруулж, оромшуулан зоригжуулсан бол дараагийн 3 бүлэг болох 2 дугаар Коринтын 10, 11, 12 гэсэн бүлгүүд дээр Паул өөрийнхөө үйлчлэлийг, өөрийнхөө байр суурийг Коринтчуудын өмнө өмгөөлөн хамгаалсан утгатай зүйлийг зааж сургаж байгааг бид нар тодорхой харж мэдэж болно. Яагаад Паул чухам Коринтчуудад өөрийнхөө тухай, өөрийнхөө үйлчлэлийн талаар, өөрийнхөө нөхцөл байдлын тухай өмгөөлөн ярих шаардлагатай болсон юм бэ? Яагаад гэвэл Коринтын чуулганд Илч Паулын талаар буруу ойлголт, буруу бодол төрсөн байлаа. Үүнийг бид нар 1-р ишлэл дээрээс харж болно. Сая бид нар уншдаг 2-р Коринтын 10-р бүлгийн 1-р ишлэл. Паул би та нартай нүүр тулахтай, айдуу, хол байхтай хатуу ханддаг нэгэн гин. Би Христийн дүлгөөн хүлцэнгүй чанараар та нарыг ятгах байна гэж Паул дурдж өгүүлсэн байна. Тэгэхээр Коринтын итгэгч нар Паулын талаар нэг буруу ойлголттой байсан. Тэр нь ямар буруу ойлголт байсан бэ гэхээр Паул бидэртээ нүүр тулахаараа Коринтод ирэхээр, манай цуглаан дээр ирэхээр Паул аюу тийм айдуу. Тэгсэн мөртлөө хол байхаараа Паул их хатуу. Ялангуяа холоос одоо бидний дунд байхгүй байхдаа наашаага биднэлүү зорж бичсэн загтлуудыг нь харах юм бол их тийм хатуу үгтэй захиануудыг Паул бичдэг. Тэгсэн бидний дунд байхдаа Паул тийм хатуу байдаггүй, их айдуу зөөлөн байдаг. Тэгсэн мөртлөө хол байхаараа Паул биднэлүү их тийм хатуу үгтэй захиа бичээд идэг гэсэн. Ийм одоо ойлголт Паулын талаарх одоо ойлголт бол Коринт хотын Христ итгэгчдийн дунд бол газар авсан байсан. Энээс болоод Коринтийнхан Паулын талаар бол буруу ойлголттой байсан. Паулыг бол хоёр нүртэй гэж бодож байсан. Хажууд байхдаа юм хэлэхгүй дүлгэнээд идэг мөртлөөсөө хол очичгаараа захиагаар амар юм бичээ явуулцдаг. Паул ер нь жоохон хоёр нүртэй юм шүү. Паул ер нь жоохон махан биеийн одоо байдлаар ер нь юмыг шийддэг хүн юм биш үү? Нүүрлэхээр юм хэлэхгүй. Тэгсэн мөртлөө захиагаараа биднийг та нар ийм гимтэй, тийм гимтэй, та нар энийгээ зас, тэрийгээ зас гэх мэтчлэн юм хатуу үгтэй зүйлсүүдийг Паул ер нь биднэлүү их бичиж явуулдаг. Тийм учраас энэ Паул гэдэг чинь ер нь жоохон сонин хүн юм биш үү гэсэн ийм ойлголт, ийм бодол бол урд өмнө Коринтчуудын дунд төрчихсөн байсан. Тэгэхээр Паул энэ 2 дугаар Коринт хэмээх загтлаа бичгтээ төгсгөлд нь Паул өөрийнхөө энэ нөхцөл байдлыг Коринтчуудад тайлбарлан хэлж байгаагаар загтал цаашаа өрнөж байгааг бид нар харж ойлгож болно. Тийм учраас Паул Коринтчуудад одоо өөрийнхөө тухай өмгөөлж байна. Яагаад би та нарын дунд байхдаа айдуу байсан? Яагаад би хол очсон хойно та нарт хатуу үгтэй загтал бичсэн? Энэ талаар Паул одоо Коринтын чуулганыханд бол тайлбарлан өгүүлж байна. Тийм учраас 2 дугаар ишлэл дээрээс Паул дараах тайлбарыг цааш нь үргэлжлүүлэн ярьж байна. Биднийг махбодынхаа дагуу үйлддэг хэмээн боддог зарим хүмүүсийн эсрэг гаргахаар зүрхэлсэн хатуу занг минь бүх хөдөлгөөрөө гэж би та нараас хүсье гэж хэлсэн байна. Тэгэхээр Коринтын итгэгч нар Паулыг тэгж бодож байна л да. Махан биеийн дагуу үйлддэг гэж. Махан биеийн дагуу үйлддэг нь юугаар харагдаж байна гэхээр бидний нүүрэн дээр болохоор айдуу байдаг юм өртлөө хол очихороо нүрээрээ харахгүй үедээ янз янзын бичдэг. Тэгэхээр эн чинь махан биеийн дагуу явдаг хүний одоо байдал үстэй эн чинь. Ингэж бодсон. Тэгэхээр Паул юу гэж хэлж байгаа гэхээр биднийг махбодынхаа дагуу үйлддэг хэмээн боддог зарим хүмүүсийн эсрэг би жоохон хатуу зан гаргаадах яа. Зүрхлээд би хилээдэх яа гэж одоо Паул тайлбарлаж байна. Ингээд 3 дугаар ишлэл. Учир нь бид махбодод алхдагч махбодын дагуу дайддаггүй маа гэж. Би махан биетэй хүн мөн. Би хэдийгээр махан биеэр амьдарч байгаа ч гэсэн миний тэмцэл бол махан биеийн дагуу биш ээ. Та нар намайг махан биеийн дагуу дайддаг гэж бодоод ах шиг байна. Би махан биеийн дагуу дайддаггүй маа. Коринтын зарим итгэгч нар Паулыг махан биеийн дагуу явж гин гэж бодоод нь шүү дээ одоо. Яаж махан биеийн дагуу явж гин гэж бодохоор нүүрлэхээр юм ярихгүй мөртлөө айдуу зөөлөн байдаг мөртлөө хол очисон хойно өөр газар очисон хойно бидний одоо янз янзын буруу зөрүүтэй юмнуудыг шүмжлээ захиа бичсэн учраас энэ Паул чинь нөгөө нэг махан биеийн дагуу явж байгаа гэж. Тэгэхээр Паул одоо тайлбарлаж байна. Би махбодын дотор амьдардагч би махбодынхаа дагуу
юмд ханддаггүй маа. Би тэгж юмд би ингэж юмыг би ингэж шийддэггүй маа гэдгээ Паул тайлбарлаж байна. За ингээд 3 дугаар ишлэл дээр учир нь бид махбодод алхдагч махбодын дагуу дайтдаггүй гэд 4 дугаар ишлэл дээр бидний байлдааны зэвсэг бол махбодынх бос харин ялагдашгүйг ялж чадах Бурхны хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрлэгийг нурааж Бурхны мэдлэгийн эсрэг босогч алив бардамлыг устгаж бодол бүрийг Христийн дуулуурт олзолдог. Та нарын дуулуур бэлэгдэх үед бид бүх дуулуургүйг шийдэхэд бэлэн байна гэж хэлж байгаа. Тэгэхээр махбодын дагуу би дайтдаггүй. Харин би Бурхны хүчээр би дайтдаг. Махбодын дагуу дайтдаг байсан бол би өдөд ингэж явахгүй байх байсан. Харин би Бурханд найдаж Бурхны хүчээр Бурхны эсрэг тэр дуулуургүй байдлын тэр Бурхны эсрэг цэцэрхдэг тэр бардам байдлуудыг Христийн дуулууртай байдалд олзлуулахын төлөө би өнөөдөр махан биеэр биш харин Бурхны хүчит зэвсгүүдээр буюу сүнсээр би өнөөдөр тэмцэж явна гэж Паул тайлбарлаж байгаа. Үнэхээр тийм юм уу? Үнэхээр Бурхны хүчит зэвсгүүдээр Паул тэмцэж байгаа юм уу? Үнэхээр махан биеийн дагуу Паул тэмцээгүй юм уу? Үнэхээр сүнсээр тэмцэж байгаа юм уу гэдгийг Паул цааш нь үргэлжлүүлээд тайлбарлаж байгаа. Цаашаа уншиж дараагийн ишлүүдийг тайлбарлах тусам Паулын хэлээд байгаа улам илүү тодорхой болох болно. 7 дугаар ишлэл. Та нар юмсыг гадна байдлаар нь хардаг. Хэрвээ хэн нэг нь өөрийгөө Христ итгэлтэй байдаг бол тэр өөрийгөө шалгаг. Тэр өөрийгөө Христийнх мөн гэдгийн адил бид ч бас мөн. Та нарыг устгахын тулд босгон байгуулахын тулд эзний бидэнд өгсөн эрх мэдлийн талаар би хальж сайрхсан ч ичихгүй байхсан гэж ингэж хэлсэн байна. Тэгэхээр та нар өөрийгөө Христийнх гэж бодож байгаа. Тэгвэл би ч гэсэн адилхан Христийнх. Тийм ээ? Мөн би та нар руу захаа бичихдээ би та нарыг устгах гэж захаа бичээгүй. Би та нарыг босгон байгуулахын тулд захаа бичсэн. Би босгон байгуулахын тулд захаа бичсэн байтал харин та нар тэр захааг юм аваад намайг харин хоёр нүртэйгээ бүр би эсрэгээр бүр шал буруу бодоо явчихсан намайг. Намайг бүр махан биеийн дагуу ингээ үйлдэж явдаг хүн шиг та нар ойлгочлоо. За тэгвэл би та нарт өөрийгөө ойлгуулахын тулд би өөрийнхөө эрх мэдлийн тухай би та нарт нэг жоохон сайрхаад байгаа. Ингээд сайрхаж болох байсан ийм эрх мэдэл надад бол байсан. Гэхдээ Паул Коринтчуудын дунд байхдаа хизээж өөрөөрөө сайрхаагүй. Харин тэдний болохгүй байгаа юмыг загталтаа дурдан бичсэн. Би та нарын дунд байхдаа өөрөөрөө сайрхаад том юм яриад байж би болох байсан уу? Болох байсан. Гэхдээ би ингээгүй. Харин энэ байдлыг мань та нар харахтаа хажууд байхдаа айдуу зөөлөн мөртлөө хол бахаараа хатуу хөхтэй захаа бичдэг гэж та нар намайг буруу ойлгосон байна гэж Паул тайлбарлаж байна л та. Ингээд 9, 10, 11 дэх эшлэлдэр Коринтчууд Паулыг юу гэж дүгнэдгийг Паул дахиад өгүүлж байна. Тиймд би та нарыг загтлуудаараа айлгах гэсэн юм биш ээ. Учир нь тэд түүний загтлууд үнэндээ даацтай бөгөөд хүчтэй. Гэвч биеэрээ бол дорой бөгөөд үг ярианч үл хайхрам гэж ярьцгаадаг. Тийм бодогч нь бидний хол байхдаа загталтаа хүрэндэг шиг хамт байхдаа ч тийм гэдгийг ойлгог гэж хэлж байгаа. Тэгэхээр Коринтчууд ярьж байна л да. Паулийн загтлууд бол үнэндээ даацтай. Үгнүүд нь хүчтэй. Үнэндээ яг хитл бичдэг. Яг хитл ордог. Гэхдээ яг хажууд ингэ байгааг нь харахаар айгүй юм дорой Паул. Тэг үг яриач хүчтэй биш. Тэгсэн мөртлөө бичсэн захийг нь уншихаар ч яг хитл үг нь ордог. Тийм ээ? Та нар намайг ингэж ярьдаг. Гэтэ би таанд үнэндээ хэлье. Би та нарын хажууд байхдаа ч тийм хүчтэй байж би чаднаа. Тэгэхдээ яагаад би та нарын хажууд байхдаа тэгж хүчтэй байгаагүй юм бэ? Яагаад тийм байгаагүй юм бэ гэдгийг одоо Паул 12 дугаар ишлээс ахуулаад 18 дугаар ишлэл хүртэл буюу төгсгөлийн энэ бидний өнөөдөр уншсан 10 дугаар бүлгийн төгсгөлийн хэсэгтэр Паул одоо тайлбарлаж байна. За Паул юу гэж тайлбарлаж байна? Учир нь бид өөрсдийгөө магтдаг хүмүүсийн тоонд орохыг тэдэнтэй өөрсдийгөө харьцуулахыг эс зүрхлэнэ. Тэд өөрсдөө хэмжиж өөрсдөө харьцуулдаг нь ухаангүй аж. Тэгээ би та нарын донд байхдаа хүчтэй байгаагүй шалтгаан нь юу вэ гэхээр өөрийгөө сайрхсан болчих үү дээ. Өөрийгөө магтдаг хүмүүстэй адилхан та нарт би харагдах үү дээ гэж бодсон учраас та нарын донд байхдаа би дорой мэт байсан. Та нарын донд байхдаа би хүчгүй мэт байсан. Та нарын донд байхдаа би өөрөөрөө сайрхаал, өөрийгөө яриад, өөрөөрөө бардаал, өөрөөрөө ихэрхэл
та нарын донд байхдаа би тэгж хүчтэй гэдгээ би танарт үзүүлээгүй. Харин танаа чуулган болохгүй байгааг би мэдээд загтлаараа би та нар руу хатуу үгтэй захаа бичсэн. Эннээс нь болж Коринтчууд Паулыг хоёр нүртэй гэж бодсон бол харин би юу гэж бодсон бэ гэвэл би та нарын донд байхдаа өөрөөрөө сайрхдаг бусад хүмүүстэй адилхан байхыг би хүсээгүй маа гэдгийг Паул энэ дээр тайлбарлаж байна. Ингээд 13 дугаар шилтэр гэвч бид хэмжээгүйгээр сайрхахгүй. Харин та нарт хүрэхийн тулд Бурхны бидэнд ноогдуулсан жишг хэмжээнд л сайрхна. Би сайрхвал Бурхны надад өгсөн хэмжээнд л би сайрхна. Хэмжээнээсээ хэдэрч би сайрхахгүй. Үүнийг 14 дугаар ишлэлээр тайлбарлаж байна. Бид та нарт хүрээгүй юм шиг өөрсдөө хэд сунгаагүй. Үнэн дээр та нарт хүртэл Христийн сайн мэдээтэй ирсэн нь бид билээ гэж хэлсэн байна. Энэ их тийм ойлгомжгүй хэлбэрээр бичсэн юм шиг энэ ишлэгийг унших юм бол яг юу гэх гээд байгааг нь мэдгэдэггүй сонин юм яриад байгаа юм шиг ойлгомжгүй санагддаг. Магадгүй та одоо ч гэсэн энэ ишлэгийг уншихад яг юу гэх гээд юу гээд байгаа юм болоо гэж гайхаж магадгүй. Бид та нарт хүрээгүй юм шиг өөрсдийгөө хэд сунгаагүй гэдэг нь юу гэсэн утгатай юм бэ гэхээр Паул болон түүний нөхөд Коринтчуудад сайн мэдээ хүргэсэн. Тэгтээ та нарт би сайн мэдээ хүргээгүй мөртлөө хүргсэн юм шиг өөрийгөө сунгаж томруулж яриаггүй штэ гэдэг утгаар ярьж байгаа юм л та. Тийм учраас юу гэж хэлж байгаа гэхээр дараагийн өгүүлбэрт үнэндээ та нарт хүртэл Христийн сайн мэдээтэй ирсэн нь бид билээ гэж хэлж байна. Тэгэхээр үнэндээ анх та нарт очиж сайн мэдээ тунхлаж Коринтын чуулганыг анх үүсгэн байгуулсан хүмүүс чинь бид нар шүү дээ. Хэрвээ бид нар та нар сайн мэдээ тараагагүй мөртлөө бид танай чуулганыг үүсгэн байгуулаагүй мөртлөө байгуулсан юм шиг өнөөдөр өөрийгөө томруулж сайрхаж ярьж байгаа бол одоо та нар намайг ингэж ярихад та нар намайг ингэж ойлгоход бол болж байна. Тэгэхээр би энүүгээрээ хүртэл өнөөдрийг хүртэл би сайрхаагүй явсан. Эзний бидэнд өгсөн хэмжээнд л би сайрхна. Тэрнээс би өөрийнхөө хийгээгүй юмар би сайрхаж та нарын донд байхдаа өөрийгөө дөвөйлгөж өөрийгөө хүчтэй мэт харагдуулах гэж би хичээгээгүй гэж Паул тайлбарлаж байгаа юм л та. Ингээд 15 дугаар эшлэл. Бид хэрээс хитэрч бусдын зүдэл зүтгэрлээр сайрхаагүй. Харин найдвар маань гэвэл итгэлчин өсөх тусам та нарын дондох үйл ажиллагааны маань жишг өргөсөж та нараас цаашаач сайн мэдээ тунгаглагдах явдал юм. Ингэхдээ бусдын жишгээр хийчихсэн юмсаар бид сайрхахгүй. Сайрхагч нь эзэн дотор сайрхаг. Учир нь өөрийгөө сайшааддаг нь бас харин эзнэр сайшаагддаг нь шалгарна гэж Паул тайлбарсан юм л та. Тэгэхээр би хийгээгүй юмараа сайрхаж байгаа юм биш. Би сайрхуул хийсэн юмараа сайрхна. Гэхдээ Паул яг үнэндээ Коринтчуудын донд байхдаа хийсэн юмараа ч сайрхаагүй байгаа байхгүй юу? Зүгээр даруухан байж байгаад явцсан байгаа байхгүй юу? Харин болохгүй болохоор нь хатуу хөхтэй захаа бичээд явуулсан чинь Паулын энэ нөхцөл байдлыг Коринтчууд үнэндээ харж ойлгож чадахгүй байгаа байхгүй юу? Паул бол өөрөөрөө сайрхдаг тийм бардам хүн биш юм байна. Паул бол сайрхах юм байсан ч сайрхахгүйгээр бидний донд даруу байж. Гэхдээ бидний асуудлыг Паул мэдээд загтлаараа бидрийг шүүмжлэн бичиж гэдгийг нь Коринтчууд одоо ойлгох гэдэг юм л та. Харин өмнө Коринтчууд бол Паулын энэ байдлыг ойлгоогүй. Юу гэж ойлгосон бэ гэхээр бидний дунд огт нэг сул дор амтнд байгаа л байсан. Үг ярианы хүртэл нэг анхаарал татгааргүй. Нэг тийм хүчгүй амтнд байсан шүү дээ бидний дунд байхдаа. Одоо тэг юм амар үхтэй амар захаа бичээд байна гэж. Тэгэхээр Паулыг Коринтчууд зүгээр л өнгөцгөн дүгнж байгаа байхгүй. Тийм учраас Паул Коринтчуудыг юу гэж хэлсэн бэ гэхээр та нар юмсыг гадна байдлаар нь харах юмаа гэж хэлсэн байна. Би үүндээ та нарын донд байхдаа хүчтэй гэдгээ мэдрүүлээл өөрөөрөө сайрхаал, давж сайрхаал, хийгээгүй юмараа сайрхаал, бусдын хийсэн ямыг өөр юм болгож яриал, би ингээл өөрийгөө лаг болгож харагдуулаад, хүчтэй болгож харагдуулаад, та нарыг жижигүүлээл, айлгаал, дараа нь захаагаараа ч гэсэн хүчтэй захаа бичүүлээл ингээд исэн бол яах вэ? Йоо, Паул бидний донд байхдаа ч гэсэн амар лаг, захаа нь хүртэл амар лаг. Та нар бол намайг ингэж ойлгох байсан байх. Гэтэл харин ч би өөрөөрөө сайрхахгүйгээр та нарын донд байхдаа би дуугаа байсан. Би зөвхөн сайн мэдээг ярьсан. Зөвхөн эзний үгийг та нарт номлосон. Би үйлчилсэн. Та нарын донд байхдаа би аль болох би даруу байсан. Харин та нараас явсныхаа дараа та нар чуулганд асуудал байгааг мэдээд би хатуу хөхтэй захаа бичсэн. Тэгэхээр одоо та нар намайг ойлгож байна уу гэж. Би бусад хүнтэй адилхан та нарын донд байхдаа би сайрхаад байж би болох байсан шүү дээ. Гэтэл би тэгээгүй шүү дээ. Яагаад? Би та нарын донд даруу байхыг хичээсэн. Гэтэл энийг мань та нар хоёр нүртэй гэж харж байгаа бол
эндүрчээ гэдгийг Паул Коринчуудад тайлбарлан хэлж ин л та. Тэгэхээр бид эндээс нэг зүйлийг харж чадна. Паул гэдэг хүн ер нь өөрөөрөө нэг их сайрхаад байдаг хүн байсангүй гэдгийг бид эндээс харж байна. Харин ч тэр өөрөөрөө нэг их сайрхаал юм болгоно ингээл яриад өөрийгөө одоо хэр мондог гэдгээ яриад өөрийгөө нотлохоол ингээл өөрийгөө яриад юу туулж өнгөрүүлснээ яриад юу үзэж амснаа яриад хэр зэрэг мэдлэгтэй чадвартай туршлагатай гэдгээ гайхуулаад юм болгонд өөрийгөө яриад байдаг хүн байсангүй. Харин хэрэгцээ гарах үед Паул хүчтэйхэн үг хэлцдэг хүн байжээ гэдгийг бид 10 дугаар бүлгээс харна. Харамсалтай нь Коринтын чуулганыхан харлаган байсан учраас Паулын энэ байдлыг нь хараад яг Паулын тухай үнэн зөв дүгнэлт хийж чадсангүй тэд энэ байдлыг зүгээр өнгөцгөн харангуйтаа юу гэж дүгнсэн бэ гэхээр бидний дунд тогтоо нэг чимээгүй номын амтан байгаа лсэн хол оцсон юм хүчтэй захаа бичиж идэх гэдэг байдлаар дүгнсэн. Та 11-ийг ингэж дүгндэг юм биш үү? Бид заримдаа зүгээр л өөрөөрөө сайрхаад байгаа хүнийг айгүй лаг хүнгээ ойлгочдөг. Гэтэл өөрөөрөө сайрахгүй байгаа нэгнийг бид заримдаа сул дор амтан гэж бид дүгндэг. Бид эргэн тойрондоо байгаа хүмүүст бид заримдаа яг Коринчуудчиг ингэж ханддаг. Өөрөөрөө сайрхаад, өөрийгөө магтаал, өөрийгөө дөвөйлгөөл байгаа хүнийг бид ангаагаад алмаараал ингээл сонгоол ингээл тийм хүнийг сонгоол, тэгэл тийм хүнд алга ташаал, тэгэл нөгөө хүнээрээ мэхлүүлээл, тэгэл нөгөө хүнээ дагаал. Гэтэл өөрөөрөө сайрахгүй мөртлөө үнэхээр баялаг амьдралтай, үнэхээр туусан үдсэн харсан зүйл ихтэй, үнэхээр юм мэддэг чаддаг нэгэн бидний дунд явааг бид тоодгүй биш үү? Бид тийм хүнийг үнэлдэг юм биш үү? Тэгсэн мөртлөө нөгөө хүн маань гинт хүчтэйхэн үг хэлчихэнгүүт бид нар цачдаг тийм ээ. Хүй эн чинь юу вэ? Ийм хүн байсан юм уу? Тэ нэг чимээгүй сууж байгаа амтан байсан шүү дээ гэж. Эн чинь ийм байсан юм уу гэж. Асуудал нь тэр хүн биш. Надад байгаа биш үстэй. Паул энэ 10 дугаар бүлэг дээр өөрийнхөө тухай Коринчуудад яг тийхүү тайлбарласан. Такахаши Шиничи гэдэг Япон пасторыг та нар мэднэ те. Бидний дунд ирж эзний хэвлэлийг хэд хэдэн хуалцж ирсэн. Хэд хэдэн удаа хуалцж ирсэн пастор ба. Тэгээ Такахаши пастортай би хоол идэ сууж байхдаа би өөрөө их тийм одоо аливаа үндэсний түүх одоо соёлыг их сонирхдаг төрлийн хүн болохоор би Японы түүх за тэр дундаа самурайн түүхийн талаар би Такахаши пастороос асууж жоо яриулсан. Тэгээ Такахаши пастор надад ингээд миний асуултанд хариулаад самурай нарын тухай жоо ярьж өгсөн. Тэгээ ялангуяа Япон илд тэгээ самурай сэлэмний тухай надад ингээд ярьж өгсөн. Тэгээ ярьж байхдаа надад их тийм сонирхолтой зүйлийг хуваалцсан л та. Ерөөсөө миний мэддгүй зүйлийг ярьсан. Тэр нь юу байсан гэхээр самурайн сэлэм хойноосоо суулгадаагүй байхдаа илүү үн цэнтэй байдаг тухай надад тайлбарлан ярьж байсан. Тэгээ энүүгээр самурай хүний амьдралын нэг юм барьдаг зарчмыг надад тайлбарсан байхгүй юу? Самурай хүн бол юм болгонд тэг сэлмээ суглаад байдаг хүн биш гэж. Юм болгонд л ингээ сэлмээ сугалж идэг хүн бол самурай биш гэж үздэг. Яагаад гэвэл маш юм ойгорхон хүн гэж үздэг тийм үнийг. Маш юм онгороо бардам сагсуу хүн гэж үздэг. Тэр бол жинхэнэ самурай биш гэж. Самурайн одоо ёсонд самурайн хүнийг тэгж дүгндэг юм байна л та. Тийм учраас самурайн одоо илт хуйндаа байхдаа л илүү хүчтэй байдаг гэж тэ. Тийм учраас самурай хүн бол хэр баргийн юмд илтээ сугалдаг. Бүр нэг аргагүй юмн дээр л самурай хүн сэлмээ сугалдаг гин л дээ. Сугалах юм бол харин суусан шиг сугалцдаг гэж байгаа байхгүй. Тэр сэлэм хуйнаасаа суглаад нэг гясгал буцаад хуйндаа ороход тэнд толгой тасраад унжидаг. Сугалахгүй хэр баргийн юм сугалдаг. Энэ болж игэл сэлмээ сугалахгүй байж байгаа л асуудлыг давж гарах хичээдэг гин л дээ. Самурай хүний үнэн одоо үнэт зүйл нь бол түндээ оршдог гэж юм л да. Болж игэл сэлмээр биш асуудлыг шийдэх гэж зорддог. Тэгвэл гарт нь сэлэм нь бол байж л байдаг. Хойтой сэлэм нь бол ташаанд нь байж л байдаг. Тэгвэл болж игэл сэлмийн хүчээр юмыг шийдэхгүй хичээдэг. Болж игэл сэлмээ сугалахгүй байж хагаад асуудлыг даван гарахыг зорддог самурай хүн бол.
Энэ бол жинхэнэ самурай гэж байгаа байхгүй. Жинхэнэ самурай ийм байдаг гэж. Бидний ойлголтоор бол юу гэж ойлгодог вэ? Дургу өрөх юм бас сугаал. Тэгж хаяал. Энэ хүн дургу харагдвал дахиад сэлмээ сугаал гялцуулаад харуулаад айлгаа. Нүдэн дээр нь гялбуулаад энэ гэрлийг ингээ сэлмэн дээрээ тусгаж байгаа нүдэн дээр нь гялбуулаад ингээл. Хэрвээ Паул самурай хүн байсан бол илдээ нэг их суглаад байдаг бол самурай байх байсан байна л да. Тэг бүр болохгүй болохоор Паул сэлмээ суглаад аваа ичихгүй. Тэгсэн чинь нөгөө коридорч одоо зочиж яана л та нөгөө коридорын чинь хүйш юу вэ чинь энэ ч юу чаддгүй амтын юм бахал гэж бодсон чинь тэ. Энэ хувийн дотор жинхэнэ сэлэн байсан юм уу гэж. Тэ. Энэ сэлмэн айгүй эртээ юм байна гэж. Энэ чи юм чаддаг юм байна. Юм мэддэг юм байна гэж. Яг амьд тулсан үед Коринтын чуулган үнэхээр өөрсдөө болохгүй байсан учраас Паул яг тэр үед хатуу үгээ гаргаж хэлж байгаа. Ингийн үед Паул хэлдэг. Ингийн үед Паул өөрийгөө яриад, өөрийгөө магтаал, өөрийгөө яриад ингээд ээдэггүй хүн байсан. Тийм учраас үнэндээ Коринтчуудад Паул ирж сайн мэдээ тарааж энэ чуулганыг Паул үүсгэсэн атал Коринтчууд Паул ямар их зовлон эзний алдрын төлөө туулсан болохыг Коринтчууд үнэндээ мэдэхгүй байсан. Тийм учраас одоо Паул зүрхээ нээгээд би таанаас одоо яри гэж хагаад 10 дугаар бүлэг, 11 дугаар бүлэг, 12 гээд бүтэн 3 бүлэг дээр Паул өөрийгөө хинбэ гэдгээ илчилж байгаа. Өөрөөр хэлбэл сэлмээ одоо суулж байна. Тэр хувийн дотор яг үндэ ямар илд явж байгааг Паул одоо харуулж байгаа. Заримдаа бид бусад хүмүүсийг л айгүй ондог хүмүүс тэр ах гоё, энэ ах гоё, энэ ахлаг, тэр ах гоё гэж яваад байдаг. Өөрийнхөө аавыг ямар агуу хүн байсныг хүүхэд заримдаа мэддэггүй тий. Зүгээр л бусдаар бахархаад байдаг. Тэр ах гоё, энэ ахлаг, өөрийнхөө аавыг тоодгоо. Харин том болсныхаа дараа 40 нас хүрээ, 50 нас хүрээ, 60 нас хүрэхдээ өөрийнх нь аав ямар агуу хүн байсныг ойлгодог. Коринтын чуулган яг ийм байсан. Яг үнэндээ тэднэрт ирж сайн мэдээ тарааж тэдний төлөө амьдралаа зориулж энэ чуулганыг үүсгэн байгуулсан Паул үнэндээ эзэн дотор ямар агуу нэгэн байсныг тэд ойлгоогүй байсан. Тэд зүгээр л хүүхэд нэг аавыгаа мяалдаг шиг те манай аав гэдэг шиг Паулыг өнгөцгөн дүгнжсэн. Одоо Паул Коринтчуудад зүрхээ нээж тэр зүрхээ нээж байгаагийнх нь оршил нь 10 дахь бүлэг дээр бичигдсэн. 11 дахь бүлэг 12 дахь бүлгийг үргэлжлүүлээд унших юм бол Паул амар юм тэдэрт ярьж байгаа. Бид нар дараагийн эзний өдрүүдэд 11 12 дахь бүлгийг хамтдаа судлах бол өнөөдөр бол би 3 цуврал номлол хийхийнхэн 10 11 12 гэсэн 3 Паулийн одоо зүрхээ нээж байгаа 3 одоо цуврал номлолын эхнийхийг нь би зөвхөн та бүхэн дамжуулан ярьж байна. Өөрчлөлт Монгол чуулганы мөнх чаргал гэдэг пастор бас манай чуулган дээр ирж хэд одоо үг болцчихсан тийм ээ. Мөнх чаргал пастор бид хоёр нэг удаа явж байгаад машин дотор хөдөө Сүхбаатар аймаг явж байгаад тэгээд би жоохон амьдралыг нь яриулаад өөрөөр нь. Тэгээ би 10 жил энэ хүнтэй найзалсан мөртлөө би тэр хүнийг атман байсан гэж би юусэн мэдээгүй байсан. Яг эрэгтэй хүмүүс ер нь тулааны урлаг сонирхдаг. Одоо entertainment-ийн одоо юу гэдгийг зурагт мурагтаар одоо тулааны спортын сувг могон дээр юм нөгөө торон дотор зодтолдог K1, UFC, One Championship гэдэг юм уу нэг иймэрхүү юмнуудыг эрэгтэй хүмүүс ер нь үздэг штэ. Мэргэжлийн бокс ч юм уу ингээд үздэг тийм ээ. Тэгэхээр нэг удаа нэг тийм тулааны урлагийн тухай мөнх чаргал пастор дээр ярьж байгаа. Мөнх чаргал пастор ярихгүй. Тэр нэг торон дотор зодтолдог тэр UFC-г үзэхэд бас нэрээ бас цус нүчтэй нутгаад бас амар шүү нэрээ. Мэргэжлийн бокс нь үзэхэд арай л цэвэрхэн юм дахиад би энийг ярьжсэн байхгүй. Тэгвэл чи мөнх чаргал пастор надад ярьж байгаа. Би тийм үзэхөө бүр зүрх өвдөд байдаг. Би бүр үзэж чаддгүй гэж байгаа байхгүй. Ирчүүч харин тийм үзэх дуртай байдаг юм шүү. Тэгээд одоо манерээр би амьдралын яриулсан чинь манер өөрөөс жинхэнэ годомжны тип гарсан байгаа байхгүй. Жинхэнэ одоо тийм зодон цохонд явж исэн нөхөр байсан байгаа байхгүй юу. Тэгээ яриулаад байсан чинь ингээд зодоонд орохоор өөрт нь ингээд юм тэгж харагддаг гэсэн гинэ. Ингээд жингүүд ч харагддаг гэсэн гэж байгаа байхгүй. Ингээд пир харгаад ингээд олуулаа ингээд зодоонд оронгууд юм ингээд жингүүд ч харагддаг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгэл зүгээр харж байгаа л дүн гэж явчихдаг гэсэн гэж байгаа байхгүй юу. Ерөөсөө амар зүгээр хүнийг зүгээр зохиод унагаачдаг гэсэн.
Ингээд л ерөөсө хүнтэй зодтолтол ерөөсө хүн өөдөөс нь ингээд ороод ирэх юм бол гинт ерөөсө ингээд яг тулж ирээл нөгөө хүн ингээд жингүүдэл эхэлдэг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгэл ерөөсө яг зайг нь хараад ерөөсө ингээд бултаал ерөөсө ганц хийгээд ундаг гэсэн гэж байгаа юм. Яаж бужигнжсэн их тэр бужигнаан дунд ингээд дээрээс нь хідэн амтан дараад ингээд өшөглөөд ингээд төвчөж зовцоод ингээд бужигнаан дунд ерөөсө ингээд гаравчдаг гэсэн гэж байгаа байхгүй ерөөсө. Яаж игээд гаравчдаг гэсэн. Энэ бол миний хуучин амьдралаа. Харин би эзэнд итгээд өөрчлөгдсөн. Одоо би тийм зүйлийг харахаар үнэхээр надад ингээд муухай санагдаад байдаг юм а гэж ярьсан. Өө таашин тэгвэл годомчны зодонч байсан юм биш үү? Өө ах нь одоо зөндөөл зодтолтож, зодуулж, хүн зодож, тарих руугаа турбаадуулж, одоо ухаан алдаад ингээд эмнэлэгт сэрж явлаа гэж ярьж байгаа байхгүй. Тэг юус энийг надад ярьдаггүй байсан. Гэтэл зарим хүмүүс атман байснаа л яриад байдаг хүмүүс байдаг. Атман байснаа л яриад яваад байдаг. Шоронд байснаа л яриад яваад байдаг юм шиг. Христийг гишлээд байгаа хүмүүс үлдээ ер нь өөрийгөө гишлээд байгаа юм юу? Эзнийг алдаршуулад байгаа юм уу? Ер нь өөрийгөө ямар лаг байсныг л байснаар л сайргаад байгаа юм уу ер нь? Сүүлдээ бараг ялахаа үлчдэг. Гэтэл зарим хүн чинь тийм байснаа бас ярьдгүй юм байна бас. За бүр нэг ганцаараа хоёулахна гуруулахна нэг зүрхээ нэг үедээ энэ төр ярьж байгаа тохиолдол бас байх юм. Би атман байлаа, би шоронд байлаа, би ингэж явлаа, би ингэж хүн зодож явлаа, дээрлэж явлаа, базж явлаа, айлгаж явлаа гэлээдэг. Бараг уурн үрэх юм бол би Христ итгэж биш байсан бол чамайг бараг зүгээр ингэчих байлаа гэж уурн үрэхээр одоо ч гэсэн бараг тэгж ярих гэдэг. Тэгвэл эзэнд итгэж байхын хэрэг юу байгаа юм? Би итгэж биш байсан бол чамайг зүгээр ингээ ачих байлаа мэдүү гэдэг. Зарим хүмүүс тэгж ярих гэдэг. Энэ сүнсний яриа юу? Энэ эзний сүнсээр дүүрсэн хүний амнаас ингэж гарддаг юм уу? Гэтэл зарим нь тийм явснаа ярьдгүй юм байна. Пауласыг түнтэй адилхан. Өөрөөр нэг их сайрхаад байдаг хүн байгаагүй. Өөрийнхөө оноог яриад, өөрийнхөө гавьяаг яриад, өөрийнхөө лагийг яриад ингэж байдаггүй нэгэн байсан. Тэр хэрэгтэй үед хэрэгтэй юм аа ярьдаг хүн байж л дээ. Тийм учраас Паул энэ дэр юу гэж хэлж байгаа юм гэхээр би бусад хүмүүс шиг та нарт өөрийгөө би хальт сайрхаагүй. Би хэрвээ би сайрхыг гэвэл Бурхны өгсөн хэмжээнд л би сайрхана. Би та нарт сайн мэдээ хүргэгээгүй мөртлөө би танаа чуулганыг үүсгэн байгуулаагүй мөртлөө хүрэгцэн юм шиг ярьсан бол би өнөөдөр тэр хүмүүстэй адилхан болох байсан. Харин ч би өнөөдөр та нарт за ер нь эцээс хэн ер нь та нарт очиж сайн мэдээ ярьлаа. Санаараа та нар зүгээр. Эцээс танаа цуглааныг хэн байгууллаа? Та нар зүгээр нэг бодчоороо зүгээр гэж би нэг ч удаа энэ хугацаанд та нарт би өөрийгөө яриаггүй. Тэгэх тусам та нар намайг бүр улам сул дорой болгож бодох юм аа гэж Паул хэлж байгаа юм. Гэтэл та нарын донд очиод хий өөрийгөө яриад та нарын төлөө юу ч хийгээгүй мөртлөө худлаа өөрөөрөө сайрхаалгаа нэг та нар бүр ингээл ангаал бүр тийм хүнийг бүр ингээл та амар гал бүр ингээл тийм хүнийг л бүр та нар бүр ингээд дагаад ах юм. Нийгмийн сэтгэлгээ өнөөдөр яг тийм байдаг те. Нийгмийн сэтгэлгээнд дээр тоолт хийгээд байгаа хүмүүсийг л хүмүүс дагаад байдаг. Өөрийгөө магтаад байгаа хүмүүсийг л хүмүүс дагаад хуйлраад байдаг. Чуулган ч гэсэн яг ийм байсан. Коринтын чуулган ч гэсэн яг ийм байсан. Тийм учраас сонсох ёстой хүнийхээ үгийг сонсч чадахгүй. Сонсохгүй хүнийхээ үгийг болохоор сонсоод байдаг. 11 дугаар бүлэг дээр 12 дугаар бүлэг дээр бүр энийг бүр лавшруулаад тайлбарлаж байгаа. Паул бүр та нар тэр хүмүүсийг үндэ та нар дээр очиод сайрхаж байгаа хүмүүст та нар бүр хамаг мөнгөө өгөөд те бүр ингээд бүгдийн тэр хүмүүст өгөөд нүүрэн дондор чинь дэлсэд авч яхад хүртэл ингээд дэлсүүлчээд бүр ингээд твчээд бүр та нар ийм сайрхуу хүмүүст болохоор та нар ингэж ханддаг. Гэтэл би та нараас нэг удааш мөнгө аваад танаас үйлчилж ирсэн үү би? Яагаад юмыг боддгүй юм бэ? Би та нараас аяа намайг цалинжуул гэж шаардаад би та нараас цалин аваад би үйлчлэл хийж би болох байсан уу? Болох байсан. Тэгсэн мөртлөө би тэр эрхээ эдлээгүй. Гэтэл
тийм эрх идэх ёсгүй мөртлөө очоод ичгүүргүйгээр тийм эрх идэлж байгаа хүнийг та нар болохоор бүр ингээд гэд бүр дагдаг. Гэтэл тийм эрх идэх боломжтой мөртлөө эрхээ хүртэл идэхгүйгээр та нарыг хүндрүүлчихгүй гэсэндээ та нарт би өөрийнхөө зовлон ярихгүйгээр сайн мэдээ тараагаа цуглаанаа байгуулад үйлчлээд сайн муутай ч хутгалдаад явж байгаа нэгийг болохоор та нар ингэж хэлдэг. Гэтэл сайн муутай ч хутгалдахгүй мөртлөө та нарын төлөө юу ч хийгээгүй мөртлөө ирээд та нарт ингээд өөрийгөө баахан рекламдаж яриад явж байгаа хүнд та нар хамаг байдгаа анд өгөө явуулдаг та нар. Паул Коринтчуудад өнөөдөр энийг хэлж байгаа. Тэгэхээр өнөөдрийн нийгмийн сэтгэлгээ бас яг ийм. Ер нь өөрийгөө магтаад байгаа хүн их хол яваад байх шинжтэй шүү. Ер нь хийгээгүй юм хийсэн болгож яриа л. Бусдын хийсэн юмыг өөрөө хийсэн болгож яриа л. Ер нь болж игэл өөрийгөө л дүүлгээл өөрийгөө л яриа л. Ер нь мэдхгүй чадахгүй юм байхгүй ерөөсөө. Зөв бүхнийг мэддэг бүгдийг чаддаг ерөөсөө. Хүн бол ер нь их хол явах шинжтэй өнөөгийн нийгэмд. Тэгдгүүнүүд нь ингээд Паул шиг ингээд одоо доромжлуулаад явах юм байна л да. Тийм ээ? Тэгдгүү хүмүүс нь болохоор Паул шиг ингээд одоо нөгөө тарьсан цуглааныхандаа өөрөө доромжлуулаад явж байгаа. Сайн мэдээ анх аваачиж тарааж очиж тэр дунд зовлон дотор үйлчилсэн хүн нь болохоор эргээд доромжлуулж идэг. Харин очоод цөлмөөд юмыг аваад өөрийгөө магтаад өөрийгөө рекламдаад өөрийгөө шоу цараагаад явж байгаа хүмүүс нь илүү алдартай номлогч мэт санагддаг. Нийгмийн сэтгэлгээ өнөөдөр яг юм ба. Бид сонголт хийхдээ заримдаа бас ингэж сонгодог. Илүү шоудаж чадсан нь илүү сайн явдаг нийгэмдэр л бид амьдраад байна да ер нь. Тэгээ яг энэ барилыг бид өөрсөндөө сурчдаг заримдаа. Ер нь өөрийгөө хэр PR-д нь, хэр шоуд нь баг хамт олон дотроо тэр хэмжээндээ хол явна. Албан байгууллага дотроо тэр хэмжээндээ хол явна гэж үздэг ийм үн цэнийг урдаа тавьдсан нийгэмдэр бид өнөөдөр амьдарч байгаа. Гэтэл Паул тийм байсангүй. Яг ярих юм бол Паул л та. Жинхэнэ од байгаа байхгүй юу? Паул бол яг үнэндээ. Нэр Данш ярдгул болохоос. Гэтэл од биш мөртлөө л өөрийгөө од олгаал ингээл ла. Яриад идэг тэр хүмүүсээ л шүтэл үгийн дагаал хууртаал яваад идэг. Та нар гайхчих магадгүй за пастор ч өнөөдөр ер нь сонгуулийн тухай л номлоод ах шиг байна да гэж. 2020 оны сонгуулийн тухай бидний одоо хөрсийг бэлдээд байна да гэж та бодож магадгүй. Гэхдээ яг та тэгж ойлгож байгаа бол тэгж ойлгож болно. Гэтэ ер нь бид хайртай хүмүүстэй ч гэсэн ингэ шаанддаг шүү дээ. Бид ойр дотныхоо хүмүүстэй ч гэсэн бид ингэ шаанддаг. Тийм учраас төгсгөлд нь Паул юу гэж хэлж байна гэхээр учир нь өөрийгөө сайшааддаг нь бус. Харин эзнэр сайшаагддаг нь шалгарна гэж хэлсэн байхгүй. Төгсгөлийн 10 дугаар бүлгийн 18 дугаар эшлэлдэр Паул тэгж хэлсэн байхгүй. Учир нь өөрийгөө сайшаадаг нь бус. Харин эзнэр сайшаагддаг нь шалгарна гэж хэлсэн. Харин өнөөгийн нийгэм бидэрт юу зааж байгаа нь өөрийгөө сайшаа. Чи л өөрийгөө сайшаахгүй бол хүн чамайг сайшаахгүй. Тийм учраас энэ хаа явсан газар ер нь болж игэл өөрийгөө сайшаагаад, ер нь болж игэл өөрийгөө гоё харагдуулаад, ер нь болж игэл шоудаал, ингээл ер нь болж игэл өөрийгөө сайшаагаад яваатай. Ингэжээ чи карьер тэгшин, ингэжээ чи цалингаа нэмүүлнэ, ингэжээ чи хүлэн зөвшөөрөгдөн, ингэжээ чи аавна, ингэжээ чи эзлэн, ингэжээ чи захирна, ингэжээ чи сайхан амьдрна. Ямар амьдралын ухаангүй юм бэ? Жохон холын хараатай байл та. Хорвоогийн холын хараа бол энэ штэ. Хорвоогийн арга бол энэ штэ. Харин Паулаар дамжуулан өнөөдөр эзний сүнс биднийг ятгаж байгаа эзний арга бол учир нь өөрийгөө сайшаадаг нь бас харин эзнэр сайшаагддаг нь төгсгөлийн өгүүлбэрийг та нар надад хэлдэ. Төгсгөлийн үгийг та нар надад хэлдэ. 10 дугаар бүлгийн төгсгөлийн үгийг надад зэрэг хэлдэ. Төгсгөлийн үгийг өгүүлбэрийг гэж хэлээгүй. Үгийг дахиад хэлдэ. Шалгарна. Хажууд шиг хараад шалгарна гэж хэлдэг найздаа.
Нөгөө талынхаа найз руу харж хагаад шалгарна гэж хэлдэг. Яа тэгвэл бид бүгдээрээ шалгарсан байхын тулд явдаг. Тэ? Энэ шалгарна гэдэг бол яг бидний хэрэгцээ байхгүй юу? Гэр бүл дотроо шалгарсан хүүхэд нь баймаар байна. Тэ? Албан байгууллага дотор шалгарсан ажилтан баймаар байна. Одоо шинэ жил болж байгаа бас шалгарчмаар байна. Нийгэм дээр шалгарсан нэгэн баймаар байна. Ер нь юм болгонд шалгарчмаар байна. Ер нь бол би танд хэлье. Шалгарах сүнсний теоремыг танд хэлье. Сүнсний томьёо би танд зааж өгье. Шалгарах гэдэг хариу гаргадаг сүнслэг томьёог би танд хэлье. Эзнэр сайшаагд. Эзнэр сайшаагддаг нэгэн шалгардаг. Харин өөрийгөө сайшаадаг нэгэн шалгардаг. Гэ үлээхэд ундааны дээр байгаа хөөс яаж замхардаг вүлээ? Өөрийгөө сайшаадаг хүний амьдрал яг нэг үлээхэд алга болдог хөөс шиг л байдаг. Амьдрал нэг салхилахад л тэр бол хөөс байсан гэдг нь харагддаг. Хаяган дотор хийсэн ундаа үнэндээ тал байсан юм гэдэг. Эсвэл бүр доогор байгаа нь харагддаг те. Зүгээр хөөс л дүүрээд байгаа хөөхгүй тэнд. Дүүр нь харагдаад байгаа хөөхгүй те. Гэвь үлээчгэд яг хаагур байгаа нь харагдана. Заримдаа бид юм хөөсөнд итгэдэг тийм. Хөөсний араас хөөцөлдөж амьдардаг. Хөөсийг бид өөрсдийнхөө амьдралын үнэлэлт дүгнэлт гэж бид андуурдаг. Паул ийм үнцээр амьдраагүй. Паул өөрийгөө батлах гэж, өөрийгөө нотлох гэж, Паул өөрийгөө рекламдаж, өөрөөрөө сайрахыг Паул нэгдүгээр тавьдаггүй байсан. Харин тэр цаг нь болоход хүнд хэрэгтэй үгийг хэлж чаддаг хүн байсан. Тэр үед тэр хүмүүс Паул бол надад л яриаггүй болохоос биш. Зүгээр ингээд нээх юм бол Паул бол зүгээр миний бодсноос энэ бол үнэхээр агуу хүн байна гэж бодогдохоор Паул тийм хүн байсан. Тийм ч учраас өнөөдөр бидний уншсан энэ 10 дугаар бүлэг дээр сайрхал гэдэг үг нийтдээ 6 удаа татагдж байгаа. Дээр нь нэмээд өөрийгөө магтах гэдэг үгийг утга нэг гэж үзээд нэмэх юм бол 7 удаа энэ сайрхал гэдэг үг гарч байгаа. Та хинээр сайрхдаг вэ? Та өөрөөрөө сайрхдаг уу? Та өөрийгөө сайшаадаг уу? Эсвэл та эзнэр сайрхаж, эзэн дотор сайрхаж, эзнэр сайшаалгахыг та хүсэж амьдардаг уу? Америкийн Арлингтон, Виржиниа мужийн Арлингтон хотын. За бараг л DC юм да. Инэрлэгээ цуглааны Мангэрлэгээ пастор гэдэг миний найз. Тэг манай пастор нэг үгийг баян хэлдэг. Би энэ үгийг би түүний амнаас олон удаа сонссон. За 3-4 жилийн өмнө манаас өмнөд нэг ирээд сэргэлтийн цуглаан дээр номлож ирсэн да. Манай пастор ингэж хэлдэг. Номлогч хүн та болж игэл номлол хийхдээ өөрийнхөө тухай нэг их битгий яар гэж. За үнээр өөрийнхөө тухай ярих үе байна л да биднэрт. Гэхдээ болж игэл баг яар гэж. Номлож яана гэж өөрийгөө яриад байна. Энэ зохистой биш. Та эзний үгийг яар. Номлож яана гэж өөрийгөө яриад байдаг. Энэ заримдаа номлогч нарын нэг муу зам болчдөг ерөөсөө. Жишээ авахаараа л өөрийгөө жишээг яриад байдаг. Болж игэл бусдын жишээг ярьчаа гэж энэ хүн хэлж байна. Энэ үг надад бас ихийг бодогдуулчихсан. Одоо ч заримдаа надад санагддаг. Өчигдөр оройч энэ сургаалыг бэлдээд эзний өмнө залбираа сууж хахад манай пастрын энэ хэлсэн үг надад дахин санагдчихлаа. Сөүл хотын хажууд байдаг Илсан гэдэг хотын Гербан гэдэг Монгол цуглааны пастораар үйлчилж байгаа Цэдам гэдэг пастор. Маш сайн пастор. Цэдам пастор гитар тоглож магтан дуу удирдахдаа үнэнхээр тослоготой. Хэд хэдэн магтан дуу зохиосон ийм пастор. Хөгжим гитарыг бол үнэхээр гашраандаа ерөөс.
Үнэхээр Цэдан пастор ерөөсө урд гараад гитараа бариад магтанд болоод залбирал удирдахад бол үнэхээр би бүр тэр хүнийг би зүгээр энгийн үедээ надтай уулздаг Цэдан пастор тэр биш байдаг ерөөсө. Тэр энгийн үедээ байдаг Цэдан пастор биш болчдөг. Тайзан дээр гарахаар ерөөсө зүгээр л тэр хүн дээр эзний тосгоо урсж байгааг хардаг. Ерөөсө тэр хүнээс эзний алдар ерөөсө ингээд маш хүчтэй илэрхийлэгддэг. Тэгээ би энийг хараад гайхдаг. Тэгээ би өөрт нь хэлдэг. Цэдан пастор чам дээр үнэхээр тань дээр үнэхээр эзний ивэл нэгүсэл ерөөл үнэхээр байна. Чамайг гитараа бариад урд гараад дуулаад хүмүүсийг залбиралд удирж байгааг харах. Энэ хүн бас гайхалтай номлодог шүү мэдээж. Гайхалтай номлодог пастор шүү. Номлог магтанд дуулах үед би үнэхээр Цэдан пастрыг энэ миний мэддэг Цэдан пастор мөн үү гэж бодоход хүрдэг. Үнэхээр гайхалтай. Цэдан пастор нэг найзтайгаа дуу зохиосон юм байна л да. Тэгээ тэр дуу нь болохоор ямар дуу вэ гэхээр та нар сайн мэднэ. Яруу сайхан дуулаар агуу хааныг магтъя. Хамгийн дээд нэгний халах авчинд оршигч нэгэ. Төгс хүчит түүний хүч чадлаар амьдрья. Тэр миний итгэл Бурхан мөнхийн сайхан гэж цаашаа үргэлжилдэг энэ дуу. Энэ дуу миний хамгийн дуртай магтан доонуудын нэг. Би хэцүү үедээ энэ дуу дуулах айгүй дуртай. Яг л энэ дуу надад үнэхээр эзний хүч чадал найдах ёстой шүү гэдгийг үргэлж надад сануулж идэг. Тэгээ энэ дууга нэг удаа найзтайгаа санаанд үг зохиосон гинэ. Хамтдаа магтан дуулаад гитар дарж сууж хагаад нэг юм гоё аяа ороод ирсэн гинэ. Тэгээ чи найз нь яг энэ аян дээр нь яг энэ төгс хүчит нэгний сүүдэр дор хорогдогч нэг ингээд тэр Исая номон дээрх тэр ишлэл найзд нь орж ирээд тэгээ яг ая энэ ишлэл хоёроо нийлүүлээд энэ дуу зохиосон байна. За тэгээд удалгүй Монголд одоо христчин одоо дууны хороо байгуулагдаад энэ одоо бидний хэрэгэлдэг энэ дууны номыг ингээд эмхтэн одоо гаргах ажил болж л дээ. Тэгээд энэ дуунд одоо Монгол одоо магтан доонуудыг бас төлхөө оруулъя гэж шийдсэн. Дандаа гадаадын Солонгосын ч юм уу Америкийн барууны магтан доонууд их орж ин. Монгол хүний зохиосон магтан доонуудыг бас энэ доонд төлхөө оруулъя гэдэг санал гараад тэгээд энэ магтан дооны номонд одоо баг 3-1 нь байна уу? Угнаа тийм байна тий. Баг 3-1 нь Монгол одоо магтаалчдын зохиосон дуу орсон байдаг байхгүй юу? Тэгээ энэ дуунд нөгөө үгийн зохиосон найз нь энэ нөгөө нэг магтан дооны номонд энэ дуу оруулах ажилд дуудагдж очиод тэгээд одоо зохиосон дуугаа одоо хийх боломж олдоод тэгээд одоо өөрөөр хэлбэл саяны дууг ингээ хийсэн байна л та. Тэгээ энэ үг аян хэн зохиосон бэлээ гэсэн чинь найз нь би зохиосон гэж хэлсэн гинэ. Тэгээд дооны номонд энэ дууг оруулсныхаа дараа ерөөс сэтгэл нь амар тайван байж чадахгүйсэн. Тэгээд тэр найз нь Цэдан пастортор очиж намайг уучлаарай. Гэ би зохиосон гэж хэлээд оруулчлаа. Энийг засъя гэж хэлээд эргээд Христийн дооны холбоотой эргэж холбогдоод аян би зохиогоогүй маа. Аян Цэдан гэдэг хүн зохиосон юм аа. Ингээд үгэн дээр нь бол манерийн нэр байгаа шүү дээ. Яг л манер өөр зохиосон юм шүү. Тэгээд аян дээр нь Цэдан пастрын нэрийг бол оруулсан. Тэгээ би энэ түүхийг яагаад яриад байна гэхээр бид нэг бусдын хийсэн ажлыг нэг өөрийнхөө нэр дээр бичүүлчих гэдэг нэг тал бас байдаг те. Нэг амьдралд ер нь нэг хийгээгүй юм хийсэн болоод харагчмаар заримдаа нэг юм хүний нэг юм хүсэл байдаг. Ерөөсөө нэг хийсэн юм нэг 50% хийсэн юм нэг 70% болгоод ярьчих. Нэг жоохон дүүргээд ярьчих те. Нэг аягта цаа нэг дундуураасаа жоохон дээгүр. Гэтэ дүүрэн биш тохиолдолд айлыг дүүргчээш наатгаа гэдэг шиг тийм ээ. Нэг жоохон дүүргчэхэд за яг тэ 70% нь миний хийсэн ажил 30% нь яг тэрнийх л та. Гэтэл би гэсэн үг л дээ гэл ингээл ерөөдөө ингээл бид өөрийнхөө зөвтгөл бид нар ер нь ингээд нэг тийм өөрийнхөө нэр дээр ер нь нэг юм бичүүлчих сонирхолтой байдаг ер нь. Ер нь бусдын хийгээгүй ажлыг ер нь өөрөө хийсэн болж харагдчмаар. Энэ юу гэхээр намайг өргөж өгдөг. Яг би зөвхөн дуун дээр жишээ авч ярьж ин л да. Ер нь юм болгон дээр ямар ч ажил дээр ийм байдаг.
Тэ? Тавлаа нийлээд нөхөх гэж байгаа. Нөхөхаал. Нэг нь очиад тайлгнаж байгаа юм л да. Бид нар ухсан тий. Би ингээд би гэдэг үгээ хоёр нэмээд хэлчих тий. Ерөнхийдөө ингээд. Энэ бол яг хүний зан тий ерөөсөө. Гэхдээ бид нар гэж би хэлсэн шүү дээ. Гэхдээ би ухсан гэдэг дээр илүү өргөлт өгч ярьдаг. Хүний нэг ийм зам байдаг биднэрт. Яагаад гэвэл би илүү мундаг болж харагдмаар. Би илүү магтагдмаар. Иймэрхүү байдлаар бид өөрөө өөрсдөө сайшаадаг. Харин эзний үг үүний эсрэг зүйлийг бидэнд ярьдаг юм аа. Тэгэхээр ахын дүүсээ өнөөдрийн сургаалаас би дараах хоёр зүйл таныг уриалмаар. Нэгд хүнийг харагдаж байгаагаар нь бүү шүү. Бусдыг нүдэнд харагдаж байгаагаараа өнгөц байдлаараа бусдыг та шүүхэ бол. Энэ бол эзний өмнө бороо юм. Хоёрт хүнээр сайшаалгахын оронд эзнээр сайшаалгах үн цэнийг өмнөө тавьж амьдраарай. Өөрийгөө сайшаадаг нэгэн биш, харин эзнээр сайшаалгадаг нэгэн шалгардаг юм аа. За мэдээж би таныг одоо юу гэдгийг хийсэн ажлаа дарж яар гэж байгаа юм биш. Мэдээж би танд одоо худлаагаасаа тий одоо би юу ч бишээ би яах вэ гэл ингээд худлаа нэг ингээд юмд ингээд нэг жүжиглээд даруу болж харагдах гэж хичээ гэж байгаа юм биш. Тэгтээ бид бол нөгөө нэндэг улам бүр энийг өөрөө бүр ингэж өсгөж ярьдаг үед бид нар амьдарч байгаа учраас бид яг байгаагаараа байх. Эзнэр сайшаалгана гэдэг үнэт зүйлээр өнөөдөр бид амьдрах нь чухал байна. Тим нэг эзэн шагнад. Тим нэгэн эзэн дотор шалгардаг юм аа. Эзэн та бүгдийг ивэх болтугай. Хамт эзний үн залбирцгаая. Агуу хүчит сүр жавхлангийн дээд болсон Ерөөсийн мөнхийн эцэг минь танд баярлалаа. Таны үгийн төлөө танд баярлалаа. Үгээрээ биднийг зүлэгдэгт, үгээрээ биднийг тайрдагт, үгээрээ биднийг үрдэгт, үгээрээ биднийг хэлбэржүүлж байдаг Бурхан Аава тандаа баярлалаа. Та зүрхийг минь мэддэг. Их эзэн минь бид өөрийгөө сайшааж биш. Бид хүнд сайн харагдах гэж биш. Харин бид таны өмнө сайн байж, танаар сайшаалгахаар амьдрахад минь та бидэнд туслаач эзэн. Миний амьдрал зөвхөн таны алдрын төлөө байх болтугай. Алдрыг би өөртөө авах биш. Харин алдрын зөвхөн надаар дамжуулан миний ажил үйлс амьдралаар нь дамжуулан зөвхөн танд байх болтугай. Их эзэн минь бид Коринт чуулган шиг хүнийг өнгөц дүгнэж тодорхойлж юмд хандах биш. Харин их эзэн минь таны бидэнд өгсөн тэр нэгүслийг олж харж үнэн зөв дүгнэлтийг хийж амьдрахад минь та бидэнд туслаач. Баярлалаа эзэн. Талархан аврагч эзэн Христ Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен. Bless the